Ямар ч гэсэн бүтэн жилийн одоо нөгөө нэг одоо бид хэдийн нөгөө тэмцээний аяллаа үе дуусаад нэг амралтын үе эхэлж штэ тий. сарын боллоо. Одоо 6 сарын 15 хүртэл бид бүхэн ч одоо тэгэл амралтын байдлаа. Ерөнхийдөө нөгөө загсны яг хуулийн дагуу 20-ны үе гэж явдаг тий. Тэгэхээр одоо яа гэдэг бид хэдийн маань яг нэг юм жилийн ингээ цикл ерөнхийдөө дуусч байна. Тэгээ нэг 2 сарын хугацаанд нэг амрах үе маань ирж байна тий. Одоо ерөнхийдөө энэ манай спорт загсчлалын залуучууд за ерөн загсчид энэ хууль дүрмээ айгуу сайн мэддэг болчих тий. Тийм бай. Сайхан энэ үеэр одоо загс маань одоо өшөө олон болж үржих болтгой гэдэг одоо бүгд сайхан энэ хугацаанд нь одоо хувийн ажил амьдралаа амжуулаад тий. Одоо урд нь 6 сарын 15 болоосаа одоо бүгд тэгэл хүлээгээл тэр хугацаанд нь одоо тэмцээн уралдааныхаа бэлтгэл ажил тий хувийн загсчлалынхаа өгөөшийг ороох гэд хүн болгоо одоо завгүй бас тэр таянгийн ажил руугаас орсон байгаа ах гэж бодож байна. Тэгээд ер нь бол нөгөө нэг подкастт урьж байгаа зочтой бол ямарваа нэгэн байдлаар одоо юу гэдгийг шалтгаан шалтгаантай ч юм ингээд дууддаг байхгүй. Тэгсэн чинь сая бол нөгөө бас би нөгөө Монгол улс чинь нөгөө мөсний загас чинь дэлхийн аварга болоод тэгсэн. Тэн дээр чинь нөгөө нэг эхний өдөр бол 7 дугаар байранд явсан Америкийн баг. Сүүлийн өдөр 2 дугаар байр хүртэл дэвшээд мөнгөн медаль авдаг шин. Тэгсэн чинь тэрний гол нууц нь байсан чинь гэсэн чинь танах нэ тийм одоо ном уншлаг байсан гэдэг гол тийм учраас тэр шалтгаанаар урьж байгаа одоо. За ер нь бол яг 20 дахь удаагийн дэлхийн аваргыг Монгол улс одоо анх удаа мөсний загсчлалын тэмцээг одоо маш гайхалтай зохион байгууллаа. За тэмцээн бол одоо зохион байгуулалтын хувьд маш амжилттай боллоо. Энэ одоо амжилттай болоход манай спорт загсчлалын клубүүд за тэгээд загсчлал дуртай одоо ахын дүүс аж ахуй нэгжүүд те бүгд одоо төр засгийн байгууллагаас эхлүүлээд энийг одоо 100% дэмжиж оролцсон те тэрний үр дүнд бол дэлхийн одоо тамирчид улс орны тамирчид болон те дэлхийн тэр загслын спортын одоо холбооны тэргүүн үрт одоо маш өндөр сэтгэлдэлтэй ингээ буцлаа штэ те 20 жил одоо тасралтгүй тэмцээнд оролцсон одоо тамирчид болон одоо тэдгээр хүмүүс бол одоо хичнээн одоо олон тэмцээнд оролцсон шиг Монгол шиг одоо ийм гайхалтай зохион байгуулсан улс оронд одоо анх удаа таарлаа та бүхэнд маш их баярлалаа гэсэн маш өндөр сэтгэлтэй болсон. Тэгээ ер нь бол тэн дээр холбооны зүгээс яг хуу тэмцээний зохион байгуулагтай гайд клубүүд гэдэг системийг бий болгоод нэг 10 клуб 10 улсыг дааж аваад нэг клуб нэг улс гэдэг энэ одоо бодлого нь маш амжилттай хэрэгжсэн болов. Тэгээ тухайн үед тухайн үедээ энэ чинь суглаагаар ингээд улс орнуудыг хуваарлаж авсан. Тэгээ тухайн үед манай одоо клубын одоо 50 ингээд манай найз маань суглаад Америкийн багийг сонгосон. Тэгээ Америкийн баг бол одоо миний одоо олж мэдснээр бол 2010 онд нэг медаль авсан. Тэрнээс хойш бол одоо 14 жилийн хугацаанд бол медальт байранд одоогоор хараахан шалгараагүй юм улс байсан. За ингээд бүрэн бүрэлдэхүүнээр хүлээж авсан. Тэмцээн болохоос нэг 10 хоногийн өмнө одоо Монгол улсад ирсэн. Улаанбаатарт бид бүхэн тосч аваад за Үгийн нуур болон одоо хамгийн ойрхон дид бүтцтэй одоо юуны тэмцээний маань одоо зохион байгуулах гол бүс бол одоо хар өрөм түшгэлсэн тий. За тэгээ хар өрөн дээр одоо чочд буудалд нь буулгах. За ингээд энэ одоо бэлтгэл хангах энэ өдрүүдэд бол клубүүд маань өөрсдийн гайд одоо гишүүнээ гаргаад тэгээ тэднэрт ингээд зааварчилгаа өгөх байдлаар ингээд явсан. За Америкийн багийн хувьд бол яг хөө бидний зүгээс айхтар мэдээж энэ чинь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улс орн маань оролцож байгаа учраас нэг айхтар тийм одоо юу гэдэг нууц одоо гэд ч юм уу тийм янз бүрийн юмыг бол мэдээж хэрэг хамаагүй хийж болохгүй байх гэж бодсон. За тэгээд
Гэтэ нөгөө мэдээж ингээд Монгол хүний зочлонтгой зам байна. Энэ нуурын онцлог те ямар одоо хэдэн грамын одоо миллиметрийн мармуу шиг энэ тохиргууч гэдэг ойр зүрийн зүйлүүдийг бол мэдээж хэлж өгсөн л дөө энэ бүхэл клуб болоос. Хоёул яг хуу энэ талаар илүү дэлгэнгүй байна. Тий. Яг хуу зүгээр ордсон одоо ингээд нөгөө энэ подкастын зочны бас урьсан шалтгаан гэхдээ юм гээд ингээд явж байгаа. Тэгэхээр одоо бол яг хуу лайв эхэлцэн явж байна. Тэгээ нөгөө хүмүүсээ ерөнхийдөө тодорхой хэмжээнд цуглуултал бас дараагийн зүйлүүдэд яах хэрэгтэй байгаа. Яг хуу бидний хувьд болохоор энэ удаа ч нэг амралтын гэж байгаа боловч дараа жилийн сезоны бэлтгэл ажлууд гэж нэлээд байдаг тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг зарын чанартай ч гэдэм үү таны мэдхүүн талаар бас ганц нэг юмнууд хийчихье гэж бодоод байгаа. Яг хүмүүс цуглаж итэл одоогийн байдлаар нэг 40 хүн гэж. За нэг 50 болохоор л хоёлоо ерөнхийдөө эхлэе тийм. Тэгэхээр нөгөө одоо энэ 2 сарын хугацаанд чинь бас ингээд дандаа зуны загасчлал эхэлнэ те. Тэр дундаа ингээд флайн загасчлал эхэлнэ. Тэгээд тэр болтол юм бас нөгөө 7 хоног болгоныг удаа ингээд өгөөш ороолтын өдөрлөг гэдэг зүйл бас хийя гэж ерөнхийдөө яриад байгаа. Тэгээд бас нэг 7 хоног болгоо ингээд бүгд нэг нэгэндээ багшлаад зааж сургаад те хамтдаа хөгжөөд ингэч гэдэм үү те. Тиймэрхүү боломж гэдгээр таян сургалтуудыг болвол ерөнхийдөө санаачтаад хийж байгаа. Тэгээд эхний удаадаа бол наран цогттойгоо нэг ерөнхийдөө өчтөр уулзаад яриад тохирцсон. Тэгээд эхний зарвууд бол удахгүй тавигдах байх гэж бодож байна. Тэгээд тэр юун дээр зар тавиадаад яг нөгөө бэлтгэлгүй байсан ч гэсэн лайв хийгээд эхэлсэн чинь айгүй олон хүн сонирхож байна. Тэгэхээр бас хүсэл эрмэлзэл нэлээд байна гэж үзсэн. Тийм ер нь бол тийм одоо энэ сонгогддог загсчлал лайв фишингийн одоо гонц чухал зүйл бол одоо өөрсдөө тэр өгөөш ороогоод тэр өгөөшөөр өөрийнхөө ороосоо өгөөшөөр загас барина гэдэг чинь өөрөө хамгийн гол утга учир. Тэрээс авж байгаа кайф ч ерөөсөө тэндээ байна. Тэр өөргөө ер нь бол их голох хэрэггүй. Хүн болгонд бас тодорхой хэмжээний нэг ив дүү байгаа. Тэгэхээр ийм том гоё одоо боломж одоо олгож байгаа танай хамт олонд бас баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд энэ ч бас идэвхтэй оролцоорой. өөрөө очие. Тэгээд залуучууд сонирхож байгаа хүмүүс бол ирэх юм бол нэг тийм хэцүү зүйл бол нэг биш. Тэгээд хүн бол ингээд өөггүй ингээд тодорхой хэмжээний нэг дадлаг дуршлаг тэгээд тодорхой хэмжээний тэр материалуудын талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй тий. Тэгээд ямар өгөөшийг ямар толгоонд хэдэн грамын дигэн дээр ямар арцмарын дигэн дээр одоо толгоо хийх үү гэдгээс хамаарат энэ өгөөш маань яаж ажиллах уу гэдэг энэ одоо ойлголтуудыг ингээд авах боломж бол нэгсэн ба шүү дээ. Дараа нь бас тэр сургалтын өгнөөр нөгөө лайн сургалтууд орох уу гэдэг айгүйх яриад лээ. Тэгээ яг нөгөө цэнгийн клубын зүгээс хавар болгон флайн сургалт гол дээр хийдэг. Тэгэхээр 5 сард бол флайн сургалтууд хийгдэх байх. Тэгээд манай клубээс ерөнхийдөө яг кастингийн сургалтыг бол золбоо ерөнхийдөө англаа явьчдаг. Тэгэхээр тэр урамжлалынхаа дагуу 5 сард ямар ч сан хийгдэнэ. Бас нэг зарын чанартай юм болохоор одоо яг энэ 20-ны үеэр нөгөө нэг карьер дээр бас нөгөө загасчлалт спортын загасчлалт дуртай залуучууд маань ингээ нийлээд бас нэг юм 20-ны хугацаанд карьер дээр ингээд спиннингийн нуурын спиннингийн лиг гэдэг зүйл бас үүсэх гээд явж байгаа юм шиг үлээ. Тэрийг жоох бас бүрэн сайн мэдээл байхгүй. Ямар ч сан 7 хоног болгон 7 хоногны нэг өдөр тэмцээгээ тэгээд хэд хэдэн 7 хоног үргэлжлээ тэрийг нэгтгэл явах юм шиг л. Тэгэхээр тэр зарууд бас удахгүй ерөнхийдөө бас ороод эхлэх байх. Тэр юмнуудыг бол яана. Дээрэс нь одоо бид нөгөө нэг цэнгийнхэн болохоор нөгөө хөдөө аж ахуйн дээд сургуулийн нөгөө загас үржүүлгийн анги буюу одоо тэд нар чинь өөрөө хэрлэн голын загас үржүүлэг гэдээ хийцэн байгаа. Тэд нартэй нэг подкаст хийсэн. Тэд нартэй бас ерөнхийдөө 4 сарын 20-доор ингээ загас үржүүлэг рүү бас явчих واخ. Тэгэхээр тэр загас үржүүлгийн бас нөгөө арай гарахаас өмнө бас нэг подкаст хийж واخ. Тэгээ нөгөө загас үржүүлэг гэдэг маань яг энэ загас сонирхдаг хүмүүс ямар чухал вэ те. Тэрийг бас нөгөө тусал дэмжих хүмүүс байх юм бол бас хандаарай. Бид нар бол бас ингээд тиймэрхүү юм гээд. За иймэрхүү зарын чанартай ганц хоёр юм дуулах чи. Ер нь одоо баг хүмүүс бүрдсэн байх шиг байна да. Тэгээ хоёлоо комментуудаа бас уншаад ингээд явнаа. За ямар ч сан урилга хүлээж авсан баярлалаа. За тий подкастт бас өрсөнд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө ингээд загасчлалын спортын за тамирчид загас сонирхож байгаа олон залуучуудад бас энэхүү подкастаар дамжуулаад зөв зохистой загасчлал те спорт загасчлалын талаар одоо танин мэдхүү одоо суралцсан те тэгэхээр одоо мэдлэг олгох энэ зүйлүүдийг эхлүүлсэнд бол танаа одоо Fish On
гээд подкастын хамт олонд бас баярлалаа. Баярлалаа. За бид төвшөөл гэж мэдээд идэг. Тэгээ өөрийгөө яг бүтэн танилцуулаач. За би бүтэн нэр хэм бэлээ? Ямар ажил төрөл хийдэг вэ? гээд тийм дарханд төрж өссөн юм байна. Тэгээд одоогоор Bimex Salt ингээд гадаад худалдааны компанид үйл ажиллагаар хийсэн сахирлаар одоо ажиллаж байна. Тэгээ ингээд худалдааны салбарт ингээд ажилтдаг. Хобби нь одоо загасчлалын спорт гэдэг хоббигоор одоо сонирхоод бас олон жилиг өнгөрөөгд ингээд явж байна. Ерөнхийдөө 10 орчим жилиг энэ спортод зориулсан байна тий. Хан тийм. За тэгэхээр төвшин маань загасчлал гэдэг зүйлтэй яг нөгөө энэ подкаст дээр эхний ээлжинд одоо нөгөө нэг жижүүрийн хэдэн асуултуудтай л байгаад байгаа байхгүй. Ягаад гэвэл эхлээд нөгөө нэг загас бидэд тэмцэн дээр нэгээ таниал хальт мэдээлэл өн чинь тэнд ажиллаж штэ ийм гэл мэдхээс биш нөгөө бүгднийг ямар ч нэг танилцуулаад нэг дуустал болоод нэг жижүүрийн асуултууд асуухаас өөр арга алга. Тэгэхээр загасчлал гэдэгтээ ерөнхийдөө хизээ анх танилцаад илүү бүрэн орчоо. Загасчлал жоо хүүхэд байхаас эхэлсэн. Тэгээд ер нь бол хамгийн анх загасчилж үзсэн гэх юм бол одоо манай ээжийн дүүн нэдэг. Тухайн үед одоо 90-ад оны ихэнх үйл гэсэн. Тэр үеэр одоо ийм геологийн хайгуулын ангийг ахалж гардаг байсан. Тэгээд би одоо нөгөө дүүн болохоор зуны амралтаараа тэр геологийн хайгуулын ангид ингээд амралтаа өнгөрүүлэх юм боломж бүрдэж ирсэн. Тэгээд тэр үед бол одоогийн сэлэнгийн одоо нөгөө ерөө бугант гээд тэдгээр сумдуудаар одоо миний санаж байгаа тэрвээ байсан болоо гэж бодоод байгаа. Тэгээ ерөө гол дээр ойрхон өссөн. Тэгээ зуны хүүхдээ яг хүүхдүүд нь болохоор гол хэрэг дээр очиод нөгөө бургасны үзүүрт хүүртөө дохио игээл ингээл анх загас барьж үзээд тэгээд эндээс бол суралцсан. Тэгээд ах нарыгаа уурах хэрэгсэл одоогийнх нь Невский гэлээ тий өрлит гэдэг тэрийг шидэж үзээд ингээд анхны загсаа барих аялал бол тэгж ихсэн. Тэгээд тухайн үед их сонирхсан. За тэгээд яг буцаад ингээд гэртээ ирэнгуут л одоогоос ингээ яг 90 оны их үегээд тэгэхээр их сонирхолтой л доо одоо ихэд бидний үе залуучуудаа болохоор мэдэх байх нөгөө картын барааны үе бас ингээд монголчуудын хайж амьдрал бас жоо хэцүү ялангуяа олон хүүхэдтэй айл бол ингээд хоол хүнс жоо хомсдоо тий ийм үе ингээ байсан. Тэгээд тухайн одоо ур чадвар нь одоо байрныхантай нийлээ зарим одоо найз нөхдийн маань одоо тухайн оройны хоол болох хоол хүнсийн хүртэл ингээд болж явсанд бас тухайн үед бол их баяртай байдаг гэсэн. Ингээд хамтдаа бөөндөө ингээд загасчлаад тэгээ одоо ингээд бидний өвлийн тэмцээн гэдэг карьерийн нуур гэдэг шүү дээ. Тэнд очингууд л нөгөө Орос ах нар байж ин тэдрээс ингээд суралцаад Жапак одоо байдаг юм ок наалган байдаг юм те ингээд бариад за цаашаа ингээд дугуй муугатаа болоод ерөө гол молоор ингээд явна. Иймэрхүү үед ингээд байдаг. Тэгээ яг тухайн үеийг ингээд яг онцлоод ингээд санах юм бол нөгөө зарим үед бол яг хоол хүнснийх нь хэмжээнд хүртэл загасчлж байна гэж шүү дээ. Тэгэхээр одоо би нэг юм санаанд сая орчлоо л доо. Тухайн үеийн нөгөө хүнд нөхцөл байдлыг ингээд санахаар манай эмээ бол ингээд багш хүн байсан байхгүй. Тэгээд нэг удаа гэртээ ирээд ярьж байгааг нь би одоо хүртэл мартагддаггүй. Тэгээд тэр эмээ маань юу гэж ярьж ирсэн гэхээр ирээд уйлсан. Хичээлээс ирээ уйлаад. За тэгээд яасан юм эмээ гэл нөгөө ээж мэж ингээд ярилцж байгааг нь ингээд би хүүхд тахтай сонссон чинь манай ингээд шав өнөөдөр ингээд амар ингээд багшаа би нэг амар ашигтай юм хийчлээ гэд тэгсэн. За миний хөө яасан ингээд тэгсэн чинь би өглөөнийхөө зүсэм талахыг хадгалцсан орой очиод одоо 2 зүсэм талах хэд нэмээ багшаа гэд тэгжсэн гэж байгаа байхгүй. Тэгэл тэр үе чинь нөгөө картын бараа ямар хэцүү байсан юм жил хэцүүс. Тэгэл тэр үе чи хүүхдүүд бас загас жарахаа гол ирэгүүлнэ гэл энэ үеэс эхлэлтэйгээр л одоо загастай анх танилцаж тухайн үед бол одоо хоол хүнсэл гэж бодож байсан зүйл мэн одоо бол ингээ хобби болоод явчихсан. Тэгж юм. Тэгээ яг хожим ингээл нөгөө Facebook маань хөгжөөл 2014 оноос ингээл Facebook-оор ингээл үзэл ингээл олон пэйжүүд группүүд ингээд нэгдээд ингээл үзчихсэн чараа загасчлалын спортын групп гэдэг нэг групп харагдлаа. Тэгээ тухайн группийг ингээ хараад үзсэн чинь дотор нь юм загасчдын юм гоё тэмцээн болж байна. Нөгөөх нь үзсэн чинь 14 оны одоо өвлийн загасчлалын тэмцээн гэдэг энэ карьерийн нууран дээр болжсэн тэмцээн болж өндөрлөө. Тэрний бичлэгтэй бол үзээд тухайн үедээ ингээд загасчлах бүр ингээд буцаад ингээд загас барих ингээд одоо хүсэл маш ихээр төрсөн. Тухайн үед нэг яг энэ чиглэлээр одоо хоббитой болсон одоо найз нөхдөө тийм байна гэдгийг ингээд хайж илэрхийлээ те. Тэгээ өөртөө нэг одоо уурга авахаас эхлүүлээл ингээл буцаал ингээл баг багаар уурах хэрэгслүүдийг бол цуглуулж эхэлсэн байна.
Тийм байна. Тэгэхээр ер нь бол 90 оноос ерөнхийдөө загасчлал гэдэг зүйл бол одоо юу гэдэг нь бараг л хүнсний хэрэгцээ шаардлагач гэдэг тий. Тэрнээс эхэлж явж байгаа л ерөнхийдөө бас нэг юм нийгэмчин хариу гайгүй тогтоод ингэ явж байна. Одоо бол төвшиг бол спортын загасчлын спортын тамирчин гэж ерөнхийдөө цоллоо шүү дээ. Тэгэхээр спортын загасчлын спортын төрөлдөө эхэлж оролцож ирсэн үү? Эсвэл клуб нь эхэлж байгуулагдсан уу? Клубыг бол байгуулсан гэж би боддоо шүү дээ. Үүсгэн байгуулагч гэж явдаа шүү дээ. Тэр ингэсэн. За ингээд нөгөө YouTube-ийн бичлэгүүд буцаад ингээд загасчлын ингээд спортыг яг ингээд сонирхол ингээд эхэлсэн. Тэгэл уур хэрэгсэл авлаа. За тухайн үед нэг 14 онд ингээд хорооллоор их нэртэйгээ хамт ингээд явж исэн чинь нэг загасчлын дийлгүүр байна. Тухайн үед надад ямар ч уур хэрэгсэл авахгүй. Тэгээ орсон чинь ингээд нөгөө хүмүүс маань танилцуулаад ийм уурга, тийм уурга. Хүүхд тахта нэг ийм Невский одоо Бурас хоёроос өөрөнгөсөн хүн чинь тухайн үед ийм одоо утгаар юм хятад амар бүдүүн л ураг байгаа байхгүй. Тэрийг аваад дамартаа аваад маш их баярлал. Тэгээд загсан ганцныг аваад тэгээ үйдсэн чинь 2015 онд загасчлын одоо улсын аварга шалгаруулах тэмцээн спиннингийн тэмцээн болно гэсэн зар харлаа. 15 оны 6 сар илүү 5 сарын дундаас за тэгэл нөгөө тэмцээн чинь ороод үзчихмээр санагдал. Тэгэл яг ойр хавь загас барьдаг юм байна гэж найз нөхд ихээр тэр үед бас тэгэхэд яг байхгүй. За тэгээ ганцаар их ч орё гэж одоо. За тэгэл ороод тухайн үед одоо нөгөө Facebook гэдэг үзэж байгаа л Рапала гэдэг дийлхүүр л одоо уурга хэрэгсэл зард юм байна гэж олж мэдээл. Очоод авлаа. Очоод нэг гоё уурга авлаа. Одоо тухайн үед л хамгийн гоё уурга нь л тэр байгаа юм чи. Тэрийгэл аваад одоо нөгөө Magnum гэдэг уурга. Одоо гэсэн чи нөгөө уургаараа зөвхөн хулган шидэхтэй л байсан. Тухайн үедээс нөгөө амар хөнгөн гоё уургатай болчлаа гэж баярлалаа. Нөгөө уурганда утас өгөөш аваад. Тэгээ 15 оных нь улсын аварга тэмцээнд оролцлоо. Тухайн үед ч одоо тэмцээн хэрлэн гол дээр болж исэн. Гүүрнээсээ доошоо болж исэн. Тэгээ тэмцээн боллоо. Одоо санаж байгаагаар нэг 40 орчим тамирчин оролцож исэн болоо. Хувийн дүнгээрээс тухайн үед нөгөө багийн систем дараа нэвтрээ. Тэгээ хувийн дүнгээр оролцоод 3 үетэй ингээд болоо тэмцээн болсон чинь нөгөө нийт одоо загас барьсан тоогоор 3 дугаар онд орчлоо. Тухайн жил. Тэгээ ажлын нэг хамт олон дүүнер ганц нэг найзууд маань дэмжиж очсон. Тэгээ нөгөөтгөн чинь маш их урам зориг авт юм байна. Хүн чинь баярлаад. Үгүй юу ч одоо багын юм бас байдаг юм байна. Тийм ээ. Тэгээд ерөөсөө хойштой ерөөсөө тэрнээс хойш бол тэгээд баг нэвт орсон. Тэгээд загасчлыг бол одоо сүүлийн 10 орчим жил ингээл тууштай ингээл спортын тамирчин, спортын мастерын цол зэрэг автлаа л одоо хөдөлмөрлөө. Тэгээд яг хөө клубын систем яах юм бол тэгээд 2016 оноос нь эхлүүлээд анхны ингээд багийн тэмцээнүүд болж эхэлсэн. Тухайн үед загслын спортын холбоо нэг баг 2 хүнтэй гэдэг тэмцээн боллоо. Тэгээд тухайн жилдээ бол үгийн нууран дээр анх удаа болсон. Тэг яг гол дээр би чинь бас нэг ингээд нэг Билснайдер шидэж байгаа ганц хоёр загс барьсан юм чинь бас нөгөө тэмцээнд нь орно гэдэг нөгөө Гамбаа гэдэг юм уу одоо клубын манай гишүүн байгаа. Тэр найзыгаа шинэ нэг тэмцээн болно хоёлоо орё гэдэг. Нөгөө багч 2 хүнтэй болсон. Над найз гэдэг. Тэгээд нөгөөтгөө дагуулад орлоо. Тэгсэн нууран дээр болсон чи яах вэ? Нөгөө нуурын нөгөө жиг гэдэг зүйлийг чинь анх удаа тэрнтэй чинь танилцаад байсан ч гэлдэ тэмцээний үеэр тэгээ Белсна шидэд, Бойлер шидэд тухайн жилээ тэгээд баг хамгийн хойгоор орсон бохоо. Тэгээд за нууран дээр чи арай өөр ажиллах хэрэгтэй юм байна гэж бодож эхэллээ. За тэгсэн 17 он боллоо. 17 он болсон чи баг бүр 4 хүнтэй болно гэж шүү. Тэгэл үйдсэн чи 15 онд одоо нөгөө манай 50 гэдэг манай клубын бас үүсгэн байгуулагч найз маань байгаа. Тэр нэг өөрөө над руу ярьж байна. Бас 17 оны оройхон. Бид хоёр чи 15 оны тэр улсын аваргаар нөгөө мэдтэй өстэй болсон. Тэрнээс хойш нэг загас жаргаханд явахдаа бие ярьж нэг мэдээлэл солилцдог болсон юм байсан. Тэгээ 17 он боллоо. 17 он болсон чинь нэг өөрөө л над руу залгаж байна. Ой төвшөө сайн өгшөө сайн гэж хоёулаа ярьлаа. Тэгээл яриад жаалж бол юм яриад тэгж байгаа. За ер нь ингээд цаашдаа ер нь клуб гэдэг зүйл ер нь байхгүйгээр цаашаа одоо энэ спортод одоо тэмцээн оролдонд орох боломжгүй болчлоо. Хоёулаа ер нь клуб байгуулад ингээ үзүүл яат ингээд манай 50 санаа гаргаад. Би ч бас нөгөө клуб бас өсөжсэн хүн чинь бас тэ өсөжсэн хүн чинь тухайн үед бол өөд сандлыг бол 100% дэмжин штэ. Тэгээд өө тийм үү тэгээд над бас нэг 2 3 найз байна. Чам тийм байна гэдэг хоёр талаас нэг дөрвөлээ нийлсэн. Тухайн үед яхаа манай найзууд ихээр Гамбаа байна. Манай тархны найз маань байна. Тэгээд Жизо гэдэг бас манай клубын 2022 оны улсын аварга болсон үед. Тэр залуу манаас манай багын найз.
Тэгээ нэг хоёр байна. За тэгээ Набатай бол сүүл танилцсан. Набат ч 2016 онд тухайн жилдээ Өвгийн нур улсын аваргаас мөнхтрийн хоёр ч найзууд клубээс алтан медаль авчихсан. Тэгээд нэг тэр тухайн үедээ ингээд танилцаад үлдсэн найз. Дараа нь нэг Жизовит хоёр нэг хамтдаа нэг юм хойшо 21 руу нэг 16 онд бас нэг хамтдаа загасчихсан. Тэгээд тэрнтэй найзалцсан. За над дөрөв хүн байна. Одоо чамд ямар гэсэн чи манай багын найз одоо Пүүжээ байна, Даги гээд байна гэл тэ. За байна ингээд одоо ингээд тал талаасаа нийлээд нэг сайхан клуб болъё. Тэгээ бид хэд маань оролцлоо. Тэгээд 17 онд клубээ ярилцаж бий болгоод нэг 4 сарын 9-ний өдөр бас таарсан юм а тэр чинь. Хэдэн хоног ярьж байна? 17 оны. Нэг 17 онд 4 сарын 9-өөс өө чи баг өнөөдөр ч юусэн бэл үгүй лүү? Бараг тийм байна уу? Оо маргааш юм. Бараг баяраа тэмдэглэх гэдэг юм шиг байлаа. Тэгээд бараг 7 жил болсон байна. Тийм бай. Тэгээд тэр жилдээ бид хэд маань клуб болоод хангаа гэж нэр өгсөн. Тэгээд анхныхаа тэмцээн уралдаанд ороо тухайн жил бас Өвгийн нуран дээр болчихсон маа биш. Юун дээр болчихсон. Тамирын гол дээр ихний үе нь болоод хоёр дахь үе нь Өвгийн. Тийм нэг тийм үе бид хэд оролцоод нэг багаараа хүрэл медаль аваад бас манай 50% дүнгээр мөнгөн медаль аваад бас тухайн жил бас нэг амжилт үзүүлээ. Тэгээд бидний бас нэг тэмцээн уралдаан гараа бол нэг спиннингийн тэр тэмцээнээр нэг эхэлсэн. Ийм л одоо түүхтэй хамт олон баг. Тийм байна. Одоо тэгэхээр клуб хэдэн гишүүнтэй байна? Одоо бол бид нар нэг за 10 л байгаа. Тэгээд сүүлд манайх цасаа гээд цас чихэр гээд манай залуу одоо манай 9 дэх гишүүн болж орсон. Тэгээд дахиад өнө мөнх гээд орсон. Захаа 8 дахь гишүүн болж цасаа минь орсон баг. Тэгээд 9 дэх нь өнө мөнх гээд залуу манай бас нэг Напагийн найз байна ингээд манай клубт ороо. За сүүлд нэг МК гэдэг нэг залуу хөхт байгаа. Тэрийг бас тэмцээн уралдаан сонирхолтой болохоор дэмжиж бас нэг спортын тамирчин бий болгоё гэж зориуд клубтээ аваад ингээд тэмцээн уралдаан үзүүлээд ингээд явж байгаа. Одоогор нэг 10 нэр энэ ПУ-гоор энэ за тулгыг задлсан байсан. Энэ манайхыг нэг энэ клоуд гэдэг тийм ивент итгээд байгаа. Тэгээ энэ удаагийн подкаст бас одоо Amigo гэдэг энэ лаунжид хоёр дахь удаага бас болж байна. Бас биднэрт нэг хоол болон байр гаргаж өгөөд идэг. Бас баярлалаа. Гоё үед нь орсон. Хоол болчихсон. Ихний хүмүүс бол спонсор байхгүй мээр. Тэгээд одоо өшөө спонсорууд бол дараагийн подкаст нэмэгдэх юм байлээ. Тиймэрхүү байж байгаа. Тийм загслын спортч гоё одоо өөрийгөө ингээд сорж байгаа юм хүмүүс ингээд орж байгаа. Тэгээ төрөл бүрийн ажил мэргэжилтэй юм хүмүүс ингээд бас байдаг те. Тэгээ загслалт ингээд дуртай ийм хүмүүс байна. Сая бол ингээд чиний түүхч бай тэгээл нөгөө нэг клубын ингээд түүхийг ангууд та хэд чинь ерөнхийдөө бараг л спиннинг дээр л ингээд амжилтууд ингээд үзүүлсэнгээ сая яригдж шít. Гэтэл надад бол танай клубыг бараг би флай гэж харддаг байхгүй нөгөө ингээд нөгөө клуб болгоныг онцлоггүй байгаа штэ тий. Тэрүүгээр амир гээл тий. Скул жигдний амир бас клубүүд байна тий. Тэгэл тэр танайхыг чинь би флай гэж харддаггүй. Ягаад гэвэл би чи анх флай улсын аваргаар чи янх ингээл тэмцээнд орно гээл яг урд нөгөө жижиг нөгөө хебромороод ганц орж үзээ яг улсын аваргаар ороод ингэх чинь танах чинь яг хэрлэн дээр төрүүлж идэг байхгүй. Тэгээд яг ковид мовид болчихгоотаа түрүү жилийн нөгөө нэг улсын аваргаар чинь зохион байгуулангуудаа дөрөвд хийдэг байхгүй. Тэгэл нөгөө баг чинь тэмцээнд нөгөө тэмцээн зохион байгуулалт төвхтэй тий нөгөө тэмцээндээ орох хэцүү зохион байгуулахад хэцүү тэгсэн мөртлөө дөрөвт орж ийн гэж бид нар чинь баг хал ярьдаг байна. Тэгээ би бол танахыг бол флай гэж ерөнхийдөө хангаал гэх юм бол бараг флай гэж бодогддог байхгүй. Яг хоо манай клуб бол яг сүүлийн үед гаргасан амжилт нь бол тэр байна. Яг бусад клубтэй харьцуулахад нэг тийм айхтар бас амжилт гаргаж чадахгүй байгаа. Тэгээд ер нь бол энэ спортод тодорхой амжилтуудыг гаргахын тулд заавалчгүй тэнд цаг хугацаа судалгаа гэдэг зүйлийг заашгүй зарцуулах шаардлагатай тэгж чадж байгаа клубүүд нь л амжилт болоод байгаа тий. Одоо жишээлбэл 23 оны спиннингийн улсын аварга болсон найзууд клуб гэхэд за миний мэдж байгаагаар тэмцээн болохоос 10 хоногийн өмнө очиж бэлтгэл сургалтаа гарч иж бүх тэр одоо загсны хөдөлгөөн өгөөсний өнгө бүх зүйлийг ингээд маш сайн ингээд бэлтгэл сургалт хийж ингээд төрүүлж штэ. Тэрнтэй адилхан өвлийн загсчдэл тэр палашч тэр спиннигч тэр аль алинд нь цаг хугацаа заавалчгүй шаардна гэсэн. Тэгэхээр одоо тамирчдын бол эдэлж хэрэглэж байгаа уурах хэрэгсэл өгөөш ерөнхийдөө баг адилхан болсон. Бүгд л ингээд тэр дэлхийн аваргын хэрэглэж байгаа стандартуудыг бүгд л адилхан захиад авах боломжтой болсон тийм. Одоо юугаар яаж юм нэхэр ерөөсөө судалгаа болон энэ тактикийн л өрсөлдөөн болоод тамирчдын ур чадвар ч гэсэн тийм ойролцоо болсон гэсэн тийм. Тэгээ манай клубын хувьд бол яг жоохон амжилт жоохон баг гаргаад байдаг нөгөө
үеийн хитэн залуучууд байгаа. Бид нар яг клуб спорт тэмцээн гэхээс илүү их сайн найзууд болж энэ 7 жилийн хугацаанд үүсээгүй сайхан нэг ойлгосон юм найзуудын нөхөрлөл бий болчих. Тэгээд тэмцээндээ яг ингээд бас бусад клубүүдээ адил цаг арайхан гаргаж чадахгүй ихэнх залуучууд маань одоо яг ажил амьдрал нь ингээд бизнес нь эхэлсэн яг ийм завгүй цаг хугацаа ингээд байгаад байгаа учраас одоо 2 3 хоногийн өмнө очно гэдэг бол бидний хувьд ямарч боломжгүй ихэнх тэмцээнд ерөөсөө хагасан өдрийнх нь өглөө нь бараг давхиж очиод орж байгаа тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгээд тийм чинь нэг амжилт гаргаж чадахгүй байгаа. Тэгээд яг онлайн тэмцээн дээр сая яг улсын аварга бас нэг гавьяа бас байна. Тэрнээс өмнөх жилүүдэд палай дээр өөр нэг жоохон ойрхон байгаад ингээд дөнгүүдээ харахаар нэг 5 дугаар байр, 4 дугаар байр ч гэдэг юм уу 3 дугаар байр, 1 дугаар байр, 4 дугаар байр ч гэдэг юм ингээд аргийн 5 дээр нэг сүүлийн 4 тогтмол байна гэсэн үг шүү дээ. Харин тий. Тэгээд бид хэд маань ярилцаад өөр нэг жоохон амжилт гаргахын тулд нэг өөрсдөө ингээд таинг буюу энэ өгөөшөө ингээд орох нэг чухал юм байна. Тэгэхгүй бол одоо дандаа юм арилжааны худалдааны нийпээр ингээд ороод бид нар жоохон дутаад байна те бид нар за яг хөө ингээд голоо унших одоо тодорхой ур чадвар суусан байна те загсыг яаж барих уу гэдэг тэр нэг тодорхой ур чадваруудыг бас өөрсөндөө суулгасан байна. Одоо нэг өгөөшн дээрээ сайн ажиллая гэдэг. Тэгээд бид хэд маань нэг өгөөшн дээр ингээд за таинг хийж эхлэе гэдэг. Би одоо нэг тэр ажлыг хариуцж аваад манай хэд маань оюун ухааны уралдуулж байгаад нэг ганц нэг одоо жорны ганц нэг өгөөшнүүдийн өнгө олсон байгаа. Тэгээ тодорхой арзмаар тэр маань тухайн одоо 22 оны улсын аварга дээр бол маш одоо амжилт үзүүлээ. Тухайн жилдээ бол бид нар бол төрүүлж чадсан. Тэндээ бас их баяртай байдаг. Тийм байна. Тэгсэн чинь ер нь урдны подкастаар ч нөгөө нэг үүрээ хоронгуудаа танахыг ярьсан шүү дээ. Тий нөгөө нэг наригч байна. Тэгсэн чинь үүрээхээ бол ерөнхийдөө бол гол нь тэр биш байсан байх шүү. Ингээд өөрөөсөө таанг хийгээ судалгаа хийж төрүүлсэн байх шүү. Та юу яриад л арай л өөр юм яриад байсан шүү. Манай өөрөө бол нэг шокч хүн тэгээд манай загсчдын спортын тамирчид бол сайн мэднэ тий. Дүүнэрээ явуулж байгаа хэл гэж. Нэг болохоор өстой хярч гал амар орж ирээд нэг болохоор байхгүй болчдөг хоорондоо ярилцчихэд идэв байж ингэж яриад байсан. Тэгсэн тий. Тэр зүйл бас болсон. Тэг яг нэг өгөөчний тийм ялгаа байсан. Тэн дээр бид нар нэг учрыг нь олоо. Тэгээд хойштоо бол яг тухайн одоо тэмцээн эдэн сард болохоос хамаарат өгөөчний өнгө гэдэг их чухал, арзмаар их чухал тий. Тэрийгэ зөв гаргаж аваад тухайн жилийнхаа одоо бэлтгэл сургалтын дээр өнгөө гаргаж чадах юм бол ямар ч баг амжилт их бас бүрэн боломжтой тий. Одоо бүгд тамирчид бол одоо загас хэрхэн барих уу, яаж барих уу гэдэг одоо бүгд аягүй сайн мэддэг болчлаа шүү дээ тий. Балаа бас өгчөөд 10 гаруй жил болчлоо тий. Тийм байна. За тэгээд бас хоол идээрээ бас нөгөө ажилд хараад ирсэн нэг ажлаас нь гинт дуудсан тэгээ хоол унд идээд бас тавтай тухтай гээд тэгээ яг хөө манай нөгөө подкастыг үзэж байгаа хүмүүс байх юм бол асуух юмнууд байвал бас комментээр бичээрэй. Би тэр ягаад уншаад энийг уншаад тэгээд хариултын тэр асуух юм байвал асуултанд хариулна. Тэгээ нөгөө манай нөгөө бас яг подкастыг нөгөө нэг онцлог нь болохоор ингээл яг нэг хэлбэртэй ингэ болчихдоо нэг яг нэг танилцуулга болохоор одоохондоо бол яг нөгөө нэг юм хөрөг нэвтрүүлэг маркетинг болоод байна л та. Тэгээд аль болох тэрний явандаа гайгуул болчихсон сургалт мургалт дагуулна. Гэхдээ одоо аль болох хөгжилтэй бас зөвхөн ингэ юм яа нэг хөрөг нэвтрүүлэг биш нөгөө гол зорилго нь бас нэг юм гоё сайхан дурсамжтай аялсан барьсан ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудыг асуудагхгүй. Тийм учраас нөгөө фиш он гэдэг загас баригдлаа л гэсэн үг шүү дээ олон улсын шүү дээ. Тиймэрхүү гоё дурсамжтай аялалч гэдэг юм уу эсвэл хувийн рекорд гэдэг юм уу тийм зүйл байна уу? За одоо яг нэг бодож байгаа нэг зүйл байна л да. Бид хэд чинь бас нэг 17 онд клуб болоод ер нь бол ихэнх загасчлал тэмцээн ингээл ер нь л бол юм уу нөгөө найзуудтайгаа л хангаагийнхаа нэгэн сайн найзуудтайгаа л хамт бүх зүйлийг л хийдэг болчих тээ. Тэгээд 17 бил 18 он санагч байна. 18 онд анх ингээд одоо том загас барихыг хүсэж эхэлж байна л да. Тэгээд тул загас барих гэх. Тэгээд найз нөхөд одоо таньж мэддэг хүмүүсээс одоо мэдээлэл аваад таанаас очил барих уу гэл. Тухайн үедээ тэгэл одоо баг шүдэ хүртэл зэвсэглээл том одоо хэрэгслүүдийг аваад тул барьж үзсэн. Тэгэл бөөнөрө гарлаа. Тухайн одоо юу нь бол миний хувьд бол анхных байсан 18 онд тэгээд тул барина гэдэг. Тэгээд Хөвсгөл аймгийн Эрдэнэ болонсод Игүүрийн бэлчээр гэдэг сайхан ангаа байгаа. Тэр ангаа дээр бол одоо Монголын том рекордууд бас гарч ирсэн тийм дүүтэй байдаг те. Тэгээд тийшээ ингээд бөөнөрөө гараад одоо тавуулаа зүглэлээ. Тэгээд одоо санаж агаар манай 50 даагийн пүүжээ
Наба Битапис тэгээд очлоо гол дээр очсон чинь тэр нэг ганц гол гардаг гарам тарвтай гарам гэдэг гарам байдаг. Тэр гарам нь аягүй их үерчжээ машин гарахаар болчих. Өмнөхөө очсон том машинуудаас одоо урссан шинжтэй. Тэгээд нэгэн зориод очсон том юмд явж байгаа залуучууд хөөрөөд. За одоо яах вэ? За гол бол татахгүй, буцахгүй. Тэгээд нөгөө машиныхаа багажийг онгойлгосон чинь нөгөө хятад нөгөө хийлдэг цэв байна. 3 үний чавс 3 үний. Нөгөө юм шарк марк жилүүд юм бичгтэй. Тэгээд тухайн үед бөөнөрөө хөөрөөд нөгөөдгөө гар доцсоор хийлж аваад уурга хэрэгсэл юм аваад бүгд л аваад л аваад. Тэгээд нөгөө доошоо урсчлаа. Нөгөө GPS ингээ харахаар анх удаа очиж болохоор бас битгэхгүй ингээ голын ингээ голтрлээ ингээ хараад дагуулад харахаар 4 км гэж зааж байна. За тэгээд 4 км гайгүй бүгдээр урсчих юм шүү гэд. За тэгээд нөгөө сэлүүрч байхгүй. Нөгөө маань оцоосоо зүгний хойно ичээд буцахтаа бас нөгөө заваараа гол гатал тэгээд бодоо. Тэгээ урссан чи нөгөө завж баг хийн ингээл дуусангаа алдаад ус орж ирэнгээ алдангаад за нөгөө гол төргөө урсгалдаа дулдаал нөгөө ирэг дээрээ буулаа шүү. Тэгэл буулаа очиод зүгээр бүгд л сандралдаа нөгөө ингээл сандардээ штэ тэг хин төрүүлж. Тий анхандаа ингээд чижигдэг том тулал дурдж барих гэдэг байна штэ. Тэгэл нөгөөдгөө аваад ээлжлээ шидээлээ. Тэгэд тэгж байгаа орой боллоо. Тэгээ тухайн оройны бол орой болтол нэг юм барьж чадаагүй маа. Бариг. Тэгээд нөгөө чинь нөгөө загсчлаа болоод нөгөө амрах гад ирсэн чинь майхан байхгүй. Хоол хүнс байхгүй. Уур хэрэгслээ аваад уруудсан гэж. Тэгээд нөгөө хамаг цүнхөө үтсэн чинь нэг ганц годор хя. Тэгээ бас болохгүй нэг ганц бороо юмтай байгаа байхгүй. Өөр юу ч аа. Уг машин дөрөв хоол хүнс байдаг. Тэгээ буцсан ягаар буцчих болохгүй амар хол урсцсан. Тэр чинь алхаа тойроод байвал 7-8 км. Урсчгаар 4 км. Тэгээд за нэгэнт ирсэн юм чи зүгээр хоныг. Гадаа хонлоо бүгдээр. Шүнжин л даарч хонлоо галтгүй. Тэгээ өглөө өөрөөр дараад тахаар нь босоод энийг томхон өгөөш болгоныг шийдсэн чи харин тохоо үед одоо ч миний рекордолтой нэг метр 20-той нэг тул загасныг тэгж барьсан түүхтэй. Одоо ч тэрийг арай давуулж чадахгүй л байна. Тэгээд тий тэмцээнд ороод байхаар их болчих юм билээ тий. Тэгээ оол унсч авахгүй. Тэгээд тэнцээч ингээд баг тэр өдрөө хоноод маргааш нь хоноод нэгэнт ирсэн юм чи одоо бүрүү тэгээд хоолоо яаж аргалаад зэ. Уу яг тэгээд нөгөө голын хэрэг дээр болох юм бүр нэг загс магсаа бариад тэгээд загсаа шарын ихээр давс авахгүй айрлалаа давах доос байхгүй. Тэгэл бараг нөгөө эндан утчгэл болж байгаа. Тэгсэн чинь харин нэг юм мөнгөлөг цаасны өөц юунд бас цүгний орол байж дараа тэрэндээ боогоол өгөөсгөө буцыгээр хайрын санагдаад болохгүй. Тэгээд бид чи хидэн загс барьсан л да тэний өмнөдөө хүрээд тэгээд эндээ урамшиж нэг 2 өдрийг тэгж зарцуулаа. Тэгээ буцахтаа нөгөө юугээ үүрээд өөр өвчтэй нөгөө заваа өрөөлөө 7-8 км явчихж яг голынхаа нөгөө талаас урсч гараад тэгээд их буцсан. Тэр бол их сонирхолтой болон одоо миний бас хоёр рекорд хийсэн барьж утсан бас нэг тийм сонирхолтой түүх бол байна. Тэгээ яг залуу хүмүүс болохоор олон инээдтэй хөгжилтэй болно бол. Тэгээ залуучууд ихтэй болохоор бас ингээл эрэгтэй хүмүүсийн бас нэг зовлон ч нэг юм хөхөрж мөхрөх гэл асуудал байдаг шүү дээ. Одоо тэгэл би тэр төрлийнх нь хүн юм шиг байгаа. Хөхөрдөг. Тэгээ манай клубийнхэн чаавас тэгээ цуг майханд заахад ингээл хондог. За төвшөөгөөс төрүүлээд газ онцгоосоо тэгээд тэгээ вич тэгээ цүүлдээ ч одоо манай тэр миний дуу шоу хамаагүй болцсон юм шиг үлээ. Тэгэл хамт одоо байгаад гарч дастдаг юм шиг. Тэгээ нэг удаа өгчлөлтөө өгвөл манай спининг нэг тэмцээн хэрлэн дээр боллоо. За. Тэгээ би тэд төрүүлээд очсон. Аба маань нэлээд шүүн ганцаараа хоцорч ажиллан тараад болдгоо. Бидэд арай эрт очсон. Тэгээд гэртээ ороод идсэн чинь манай наба араас ирж байгаа. Тэгээ нөгөө олон гэр байгаа шүү дээ. 10 гаруй 15 6 гэрч байна. Тэгээ нөгөө гэрээ ингээ хайгаад болохгүй. Бүх гэрэл унтраас хаалханд атч үзэл гарч ид тусаагаал бишлээ байгаад идэв. Тэгээ явчихсан чинь нэг танил хөхрөлт дуучин гинэ. Тэгсэн чинь сонссоор байгаа өрөөд ирсэн чинь төвшөөлээд тагаал. Сонссоор байгаа хүрээд ирсэн чинь гэрээ олоо өрөөд ирсэн байгаа чи. Тэгээ бас нэг найзтай бас өөрийнхөө юугаар бас нэг баримжаа өгсөн байдаг. Тиймэрхүү юмнууд бол болно бол. Энд яг комментууд дунд танаа тайвнаа л ягаад дараа тэгээд комментээр уншинаж чамааг явуулаад ингээд бичээд байна. Уг нь бол тайвнаа чи энд бол байж явах хэрэгтэй хүн шүү. Хамт оролцох. Одоо яг манай хүн чинь бол хамаг юмаа тайлбарлаад зовж явах чинь тий. Огтлоос очоо наач уг нь хамт оролцох гэсэн ажлын дааж өнөдөр болсонгүй. Манай тайвнгийн бас хөгжилтэй өнөд байдгаа. Манай тайвн яриа одоо энд чамааг бичээд байна одоо. Голын ирэг дээр нэг байжгаад нөгөө чаавас нөгөө
нэг толбог гаргаад тэгээд нөгөө толбогныхаа дэгээг мултлах чи толбог нэг олон ирэг дээр салтаанд авчилж бас бүлгээд тэгээ энэ хоёр урууга нэвт нөгөө хоёр яакранд нам хат болж исэн бас нэг айхтар түүх байна. Тэгээд тэр амар шүү тий. арай хийж ингээл салгаж авсан. Тэр бас амар. Тий хол өдөө чи нөгөө имийн сан байхгүй имлэг Тий байхгүй тий. юмнууд болно. Тэгээ ер нь хамгийн одоо клубын нөгөө яриа нэг бол манай 50 ингээд замд нэг машинд явхад бол юур аам нь хуурай байхгүй. Тэгээд одоо Леброн Джеймс гэдэг одоо NBA-гийн суперодын ганц улаан фэн тэгээд жоохон өөдөөд байвал Леброн Мя гэж хэлчихдээ. Тэгээд гол зүгээр нөгөөтгөө батлах гал бараг. Замд уу? Дөөрөөд танаа Леброн ч ингээд тэгчгээр зүгээр юу яриад байгаа гэж бараг 2-3 цаг тасралтгүй лекц. Тэгээд замыг бол туулна. Fly Alt авсан хамгийн түлхэц болсон 3 зөвлөгөө өгөөч гинэ. Ер нь бол тэгээд өгөөсөө өөртөө одоо ороод сурах. Тэр бол хамгийн номер 1 одоо юу байгаа. Зөвлөгөө гэх юм да тий. Ер нь амжилт төлөвлөж байгаа бүх клубүүд гэсэн өөрийн гэсэн нэг одоо жорны нэг өгөөжтэй л болцсон байгаа. Тэгээд тэрийг ер нь олон удаагийн туршилтаар ингээ баталгаажуулсан болохоор одоо манай клуб бол багийн харуулахгүй би тэгээд баг тэмцээн болохоор нэг ширхгийг л өгдөг. Тэгээд наадхаа ашиглахгүй бас ингээ тараагаа ичдэг байхгүй. Тэр амжилт үзүүлэх тэмцээний өмнө бол тэгнэ. Дараа нь бол яг хүмүүст үзүүлээд тухайн тэмцээн яг болох ч байхад бол харуулахгүй. Тэр өгөөш өөрөө ороож зөв өнгөө гаргаж сурна гэдэг нь бол хамгийн чухал ах гэж бодож байна. Тэгээд мэдээж цаг заваа гаргаад бэлтгэлээ хийх хэрэгтэй тий. Тухайн гол усныхаа байдлыг хараад бас загсныхаа онцлог араншаа харах хэрэгтэй тий. Тэгээд загс гэдэг чинь өөрөө ерөнхийдөө идэж дижээлийнхаа 80% л усны ёроолоос л ингээл идэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ёроолд одоо ямар одоо шавжны авгалдаанууд байна те энэ усны бүх шавж нар чаа усны ёроолд ороод авгалдаа шаваад шахаал тэр нь одоо ингээл нийт болоод ингээл бидний одоо хэрэгжилж байгаа тэр өгөөшөөгөөд хийгээд үр дүнтэй байгаа загсчлан тэгжлэж байгаа. Үлдсэн 10-20% нь бол мэдээж усны мандал дээр байгаа тэрийг хөртүүлж болохгүй. За 22 оны улсын аваргын бас нэг бидэрт эргэн ирэлтих бас нэг гол цикл болсон юм. Бид нар яг 2 дахь өдөр бол дан драйцсан байхгүй юу? Босод салхитай өдөр байсан. Бүх клубүүд болчихсон шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд бид нар бол драйцсан байхгүй юу? Тэгээ голын эрэг дагуу загас байсныг мэдэрсэн. Тэгээд бүгд хоорондоо за драй тишгүүд жижиг драяараа эрэг дагуугаа хэмжээнд өөр 20 см хүрэх хариуцуудыг авснаас амжилтанд хөтлсөн. Тэгэхээр тэр тэмцээнийг би мэднэ айгүй хэцүү байсан шүү дээ. Сайралт ихтэй байсан шүү дээ. Салхи ихтэй байсан. Тэгээд хамгийн бага цайрсан бараг л хожихоор байсан шүү дээ. Танах бараг цайрахгүй шүү дээ. Нэг л цайрсан байна. Тийм баг. Чи нэг цайралттай тэгээд авсан шүү. Бараг авсан. Цайраагүй ч илүү бараг тэгээд авсан байна. Яг үе дээр ганц нэгэн зоогоо тэргүүлжсэн. Зарим нь загас бариад тахт. Ер нь бол плайн тэмцэн чинь өөрөө дүрм нь цайруул ер нь багийн амжилтыг аягүй хойш нь тавьчихдаг байхгүй. Цайрах юм бол одоо 20 баг орж ив шууд 20 дугаар байранд оруулцдаг. Тэгэхээр тэр чинь багийн амжилтыг хойш нь тавьдаг. Тэгэхээр нэг ч болтоо загас барина гэдэг чинь аягүй чухал гэсэн үг тийм. Шинээр гишүүн авах уу гэн. Ер нь бол яг клуб болгон бол шинэ гишүүдийг дэмждэг тий. Ерөөсөө тэгээ идэх зүтгэлтэй байх юм бол бүх клубүүд ер нь шинэ гишүүдийг авнаа. Ер нь тэгэн тэгээд аваад сонирхуул одоо бид нартай хамт бэлтгэл сургууль загсдалж явж үзэн тэмцээн уралдаанд болж байгаа тухайн үеэр одоо сонирхож болно тий. Ингээд клуб бол нээлттэй. Тэгээд энэ асуудлаар одоо ярилцсаг бол манай клубын ахлагч зас чихэр гэдэг байгаа. Snow Candy гэж хаягтай байдаг лөө. Тэр манай өнлөө бичин скол хангаа спорт загсчлалын клуб гэсэн пэйж хуудас байгаа. Тэр нь бас тэргээр чат хийгээд бас холбогдож болно. Тэгэхээр бол одоо мэддэг чаддаг зүйлээ шинээр загсчлалын спортыг сонирхож байгаа бүх залуучуудад хэлж өгөхөд бол нээлттэй. Ер нь бүх залуучууд бүх загсчд маань яг адилхан нээлттэй л байдаг байх гэж байна чинь тий. За дэлхийн авраг гэдэг зүйлийг үзлээ. Одоо жишээ миний хувьд чинь бас хамбаа битэр чинь нөгөө загасчлаас хаад нөгөө юун дээр би нөгөө хөлбөмбөг сонирхтой тэгэл одоо хөлбөмбөгийн чинь манайд одоо явж очиж үзэх чинь бас хэцүү шүү дээ тий. Тэгээ нэг Монгол улсад дэлхийн авраг бас дараагийн л гоё сонирхолтой дэлхийн авраг боллоо. Жаргаж үзлээ. Зүгээр л бид нар бол тэр зооны гадна пив унгаа үзэл хараал ингээл хөгжилдөөл дэмжээл барайл ингээл үзэл ингээл яг ажиргалтай өрөж байгаа байхгүй. Гэтэл дотор нь ажилласан танаа клубийн хувьд болохоор дэлхийн авраг гэдэг ямар хөө зүйл болд юм. Тий, түрүү яг ярианы ихэнд хэлсэн зохион байгуулалт бол угаасаа гайхалтай боллоо. Бидний хувьд бол
Америкийн шгшээ багийг одоо гайд их клубээр нь тухайн үед одоо суглаагаар сонгож авсан. За тэгээд мэдээж одоо холбооны нэр хүнд улсын нэр хүнд гэдэг зүйл байгаа учраас тухайн клубээс мэдэх чадах зүйлээрээ ингээд туслах ийм зүйлүүд бол байлаа. Мэдээж Монголын маань шгшөөгийн тамирчид медаль одоо аваасаа гэдэг бол маш их хүлээж одоо харж суулаа. Тэгээд тэдгээрт орцсон тамирчид бол өөрсдийнхөө одоо хэмжээнд маш их хичээсэн, зүгээр нүүр болон гараас нь л харагдаж байгаа. Нүүр гэхдээ тэр 2 сарын турш гадаа байсан хүмүүсийн нүүр царай тэгж маш их хичээсэн. За мэдээж яг медаль авах асуудал нь бол дараагийн асуудал. Тэдгээр хүмүүс бол маш их хичээсэн. Тэрийг бол одоо хоббиг нь мэддэг хүмүүс бол ямар ч юм бол буруутгахгүй байх гэж байна. Өөрсдөөсөө шалтгааллах бүх зүйлээ хийсэн. Дэлхийн твжээ бол мэдээж том тийм дэлхийн шилдэгүүд ирж өсөлж байгаа шүү дээ, тий. Тэгээ биднэрт бас том туршлага болсон гэж бодож байна. За Америкийн багийн хувьд бол 10 онд сүүлд медаль авсан гэж ойлгосон. Тэгээ 10 оноос хойш 14 жил тасарсан медалаас 2 дахь өдрөө 7 дугаар байрнаас 2 дугаар байр хүртэл ингээд тэр бол амар том давшилч үү тий. Камбэк хийж чадсан. Тэгээд гайхалтай байсан. За яг хөө тэдний хувьд бол нэгдүгээрт яг хөө бидний зүгээр анзаарсан зүйл гэх юм бол судалгааг аягүй сайн хийж илээ. Техникийн одоо технологийн дэвшлүүдийг ашиглаж илээ. За одоо жишээлбэл ингээд би одоо тэр багжийг юу гэж нэрлэдэг мэдэхгүй байна. Цооног гаргаад ингээд багж хийж байна. За тэр юун дээр нь одоо дэлгэцэн дээр нь ингээд ойрын 100 м-т байгаа загасны сүргийг ингээд тодорхойлчихж байна. Бэлтгэлийн үеэр аягүй үр дүнтэй ажиллаулаад байгаа тэр дасгалжуулагч нь одоо лайтын шгшөө баг бидрийг очиод ингээд бэлдэж байгааг харахад загасаа хайгаад ингээд өдөржин ингээд ингээд явах тохиолдолд цаг үрсэн тохиолдод байхад Америкийн шгшөө баг тэр багжаараа харчаад тамирчдаа эндээс 70 м-ийн зайд цоол чи тэнд цоол гэдэг ингээд сүрэг дээр суулгаад байгаа байхгүй. Тэгээд тэдгээр хүмүүс нь сүрэг дээр суусны давуу тал нь тэмцээний үеих шиг юм хурд хийгээд хурд сураад байгаа тийм. Тэгээд ийм та нар анзаарсан бол ийм дамартаа уургаар ингээд өөрөмбөц загсчлаа тийм шүү дээ. 2-3 тамирчид ингээд тэгээд тухайн үед ингээд харахад нэг ийм болох чаваас маань одоо эдгээр маань одоо загс барьдаг байгаадаа амждаг байгаадаа гэж бодож исэн боловч тэгээд бэлтгэлийн турш эдгээр чинь өөрсдөө ингээд темпийг аваад ялгаа авахгүй тэр цаган дээр бол алдахгүй байгаа. Эргүүлтэн дээр ингээд хурдаа гүцчээд живэлтэй хурд нь адилхан байгаа байхгүй. Одоо ингэж живүүлсэн энийг татсан хоёр ингээд адилхан байгаа. Тэдний бас нэг давуу тал гэх юм бол яг хоо миний ойлголт сонсноор бол Латвийн шгшээ багтаа Латвид бол бэлтгэл хийчихэд ирсэн юм байлээ. Гарааны тамирчид нь тэнд бас хэд хоногийн бэлтгэл хийгээд ирсэн. Тэгээд тэдгээр бас Латв ч өөрөө дэлхийд бас шансаа дээгүүр баг учраас тодорхой одоо тижэл болон загас барих юм дээр бол нэлээд том сургалт аваад ирсэн баг гэж бодож байна. За Монголд ирээд мэдээж ирэх загас ихтэй юм тэмцээн болсон. Тэдний хувь тактикийн хувьд бол 5.5 одоо миллиметрийн мармон шиг хэрэгэлсэн. Энэ бол маш том хэмжээлтэй. Тэгээд бид нар ч өөрөө тэмцээн дээр одоо би жишээлбэл 4 мм-ээс том мармон шиг хэрэгэлдэг шүү дээ. Тэрүүгээр одоо том байна л гэж бодоод идэг боловч тэдний хувьд бол хурдан живүүлэх тактик л барьж байгаа харагдсан. Тэгээд ийм дамартай учраас нөгөө бид нар шиг 0.08 мм-ийн юм бол хэрэглэж чадахгүй байгаа байхгүй Сатурк. Тэгэхээр 1.012 та ч юм уу Сатурк хэрэглэнгээ том мармон шигээр хурдан живүүлээд татсан. Тэр нь л одоо тактик болсон болов гэж л одоо харсан. Одоо яг хуу дэлхийн аваргуудын тэмцээн ингээ болоод ерөнхийдөө ингээ бүгд л ингээ нэг юм мэдээлүүд аваад байгаа л да. Гэтэл надад болохоор нэг юм мэдээлэл жишээ нь арай жоохон баг ингээд дурддагдаад байгаа юм болов уу гэж би бодож байгаа юм байна. Одоо жишээ нь манайх чинь хүртэл одоо ерөнхийдөө нөгөө бүх клубүүдийг цуглуулаад тэгээд сууглаа ингэсэн. Манай клуб чинь бол нэг Өрмөнийг сонгоцсон байсан. Тэр нь ирээгүй л дээ. Тий, ирээгүй учраас мэдэхгүй байгаа. Гэхдээ одоо тэр ингээд тэмцээнийг мундаг болгох, гоё болгох, тэр амжилт үзүүлэх энэ тэр нөгөө ерөнхийдөө нөгөө бид хэд одоо нөгөө бид нар ямар ч сан зохиож чадлаа, сайн зохиолоо гэдэг юм яригадаад байгаа боловч тэр клубүүд тэр нөгөө улс орныг авч явах чинь маш их хугацаа, цаг зав, зардал мөнгө мангар гарч байгаа шүү дээ. Гарч байгаа. Энд чинь бол бас нэлээд байгаа байхгүй. Энийг бол харьцангуй бас нөгөө баг яригадаад байгаа болов уу гэдэг утгаар нь бас танаа дээр ч тийм асууж байгаа байхгүй. Нэлээд бол байгаа. Ер нь бол Монгол хүний нөгөө зочлогдгоо зан тэгээд дээрэс нь улс орны нэр гэдгээрээ бол бид нар бол аль болох тэр хүмүүсийг тав тухтай байдлаар нь хангасан. Эндээс бол одоо захиалсан засны мотоцикл тий
одоо өөр одоо санал төсөл мармуу шиг утас гээд бүх зүйлүүдийг нь одоо бэлдэж өгөхт нь одоо тусалж байна. За тэгээд мэдээж бэлтгэлийн үеэр их унаа унаа дээрш өөрсдөө бас тодорхой өдрүүдийн зардлын үрдэл ингээд одоо клубээсээ гаргаж санхүүжуулаад хэдийгээр одоо Америк улс чинь одоо эдийн засгийн хувьд бол одоо Монголтой харьцуулахад хамаагүй илүү ашиг орлоготой хүмүүс шүү дээ. Тэгсэн хэдий ч гэлөөч бид нар одоо энэ хол хар орон өвийн нуур хоёрын хооронд тэмцээн хийж байгаа учраас яг албан ёсны тэмцээний өдрүүд тэрний албан ёсны бэлтгэлийн өдрүүдийн зардал атус унааныхын зардлыг дааж тэдэрт хэрэгтэй юмнаас нь тусалж байна. Гэх мэт нь одоо тэдгээр хүмүүсийг одоо тав тухтай бэлтгэлээ их тэмцээндээ анхаарлаа хандуулах боломжийг бас манай бүх клубүүд олгосон болов уу гэж бодож байгаа. Одоо тэгээд энэ дэлхийн аврагт явдаг тамирчид маань бас тухайн үед хэлжсэн бид нар онгоцны буудалтай буугаад одоо хаашаа явах вүлээ гээл одоо өөрсдөө л хийж тосдгоо өөрсдөө л ингээл хаашаа явах вүлээ гээл атус унаагаа зохицуулаад өөрсдөө л олоод очдөг ийм л одоо дүр зураг байдаг гэсэн бол Монгол залуучууд ямар ухаантай ямар клубүүд нь ямар одоо энэ спортод дуртай гэдгийг дэлхийн нийтэд харууллаа шүү дээ. Бүр тосч аваад бүр гарын гартал нь явуулсан тийм. Ирэхээс нь үйлчлээд явн явтал нь одоо тэр хүмүүсийн ингээд зочломтгой зан ингээд зүгэлээрээ бол одоо өөрсдөө харуулсан бахаа гэж бодчих. Тийм учраас одоо дараагийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа одоо улсууд бид нар бол нэг сайхан жишг тогтоож өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд тэрний үгээр бас манай тамирчид маань яваад очиход одоо бид бүгдээр төсөөлөд эдгээр тамирчдыг өмнө сайхан хандаад ингээ яваасаа гэдэг зүйл бас ард талд нь бас бид бүхэнд бас үлдчихэж байгаа юм. Энэ нь өөрөө эргээгээд монголчуудын найрсаг зан хамт олон энэ спорт загасчлалыг энэ залуучуудын талаарх мэдээл дэлхийн нийтэд бол одоо хүрч чадсан дэлхийн одоо загасчлалын спортыг сонирх хүмүүс хүрч чадсан. Тийм би болохоор ерөнхийдөө бас нөгөө тэмцээнд оролцдог тэгээд тэмцээн зохион байгуулах гэл нэг надад нэг баримжаа байгаа шүү дээ. Тэгээд та хэдийн энэ юмнуудыг тэгтээ тэндээс ч юм бол тэгэхэд чинь ямар хэмжээний зардал мөнгө цаг хугацаа ядралт байдэн шүү дээ бас. Гэтэл чин та хэд ч юм одоо бүр нэг энэ чин тэмцээний болохоос өмнө баг 10-аад өмнө ирсэн тэр болгоны бүх юм дээр нь анхаарна ингэн тэгэл дуустал тэгээ дуусчаад шууд явахгүй бас нэг ганц 2 хоног гээл нэг чинь баг 2-7 хоногийн нэг юм ажлууд л байгаа. Тэгээ тэн дээр бол маш их цаг хугацаа зардал мөнгө одоо бүх зүйлүүд бол аимшигтай гарсан гэж би боддог хгүй. Одоо яг хөө тэгээд мэдээж хэрэг тэрийг болгоныг одоо ямар тэд мэдгээд асуултаа байна шүү. Гэхдээ энийг бол бас энэ нөгөө клубүүд энэ дээр бол маш сайхан сэтгэл гаргаж ажилласан. Энэ дээрээс бас энэ мундаг гоё юмнууд гарсан гэдгийг бол одоо би тэгж бодож байгаа. Баярлалаа тий. Зүг ойлгосон байна. Тэгээд одоо тэргээр дамжуулаад одоо Монголын энэ загасчлалыг л одоо дэлхийд дахинд бас сурталчлах боломж олцоод байна шүү дээ. Тэгээд тэр тамирчид маань очиод өөрсдийнхөө сэтгэлдлийг найз нөхд хамт олонтой хэлэн ингээд тэрийг хараад Монголд ирэх одоо энэ загасчлалын аялал жуулчлал бол дагаад бас тодорхой хэмжээнд хөгжин. Манай одоо Америкийн шгшээ баг байсан 2-3 хүн л ямарчсан Монголд ирж одоо 100 ирж одоо тул загас барихыг одоо маш их хүсэж байгаа. Тэгээд ирэхээр нь тухайн үед нь одоо албан ёсны зөвшөөрлийн дагуу одоо загасчлуулах одоо энэ одоо юуг бас аялал жуулчлалыг бас хийх юм уу эсвэл одоо тухайн хийж чадах хүнд нь хариуцуулж өгч юм уу ийм байдлаар бас ингээд эргээгээд эн чинь ингээд аялал жуулчлал өгч байгаа сайн давталтай гэсэн тийм. Одоо ерөнхийдөө бас энэ загасчлалын клубүүд чинь яг энэ нэг тусгай сонирхлын аялал жуулчлалуудад аюу их тусдын болоод байгаа тийм. За ямар ч тач нөгөө ер нь бол миний зүгээр ингээд юу гэдэг юм меди асуу ингэсэн юм зүйлүүд ерөнхийдөө ингээд болж байна. Өөрийн чинь зүгээс бас хэлж барих юмнууд юу байж болох нь уу? Асуугаагүй зүйл байж юу байх нь уу? Тийм хэлж барих юм байвал бас хэлж барих. Тэгээд нэгэнт яаж байгаа юм чи одоо хоббиний талаар л яриа тий. Хоорондоо ярилцээ чи юу гэж боддгоо би юу гэж боддгоо тий. Тэгээ яг хав загасчлалын спорт бол би яг өмнө нь хэлсэн эхлээд бол энэ чинь ингээд найз нөхдийн хүрээлэл хөөхд багтаа бол хүнсний хэрэгцээг бас хангах чим зорилготой байсан бол одоо бол эн чинь өөрөө хобби гэдэг те өөр зүйл рүү чиглүүлж जैन. За хүн бол ингээд тав тухтай орчин комфорт зон гэж ярьдаг те энэ зүйлээс гарах хэрэгтэй гаргаж өөрийгөө одоо энэ байгальд одоо байгалийн хүн шүү гэдгийг байгалаас хамааралтай шүү гэдгийг бас мэдэрч ямар одоо өчөөхөн ч гэдэг юм уу те энийг бас мэдэрч яах нь өөрөө эргээгээд тухайн одоо ажил амьдрал дээр амжилт үзүүлэх нэг боломжийг бас хүнд бий болгодог гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ хобби бол яг хүүхэд багт маань ингээд үссэн болохоор би эргээгээд энийг одоо спорт загсал хобби гэдэг
одоо сонгоод 10 гаруй жил ингээ явчлаа тий. Тэгээд загслал ерөөхдөө яг надад юун сайхан байд юм бэ гэхээр ер нь бол миний ойлголтоор бол ер нь бол хүн ерөөсөө ингээд ад жаргалыг л ингээл хайдаг юм байна л да. Ад жаргалтай амьдрал гэж юу юм бэ гээл те. Ад жаргал гэдэг бол ингээл за тэгэн гот л одоо ийм хангагдаж болох үс юм одоо эд материалын ад жаргал бол тэгээд ад жаргал биш болчдөг юм байна л да. Ингээд тодорхой цаг хугацааны явцад хүн бол юунд ад жаргалтай байгаа вэ гэхээр амар амгалан байна гэдэг өөр ад жаргалын баа гэдгийг одоо ихэнх хүмүүс мэдчихэдэж штэ. Тэрнээс биш одоо мөнгө төрөхтөө одоо топ баян хүмүүс ч гэсэндээ мөнгө ад жаргал биш юмаа гэд яриад байгаа зү тэ. Тэгэхээр ад жаргал гэдэг бол ялангуяа энэ сэтгэлийн гүнт амар амгалан бол ад жаргал юм аа л гэд энийг л хүн болгоо одоо ойлгож эхэлж байна. Тэгээд миний хувьд бол яг тэр чиглэлээр нь бас боддог. Тэгээд нэгдүгээрт яг хуу загслын хобби гэдэг бол хамгийн гоё байгаль хүн хүрээгүй газруудаар явж байгальтайгаа нэгдүгээр танилцдаг тий. Хоёрдугаарт нь ингээд өөрийнхөө хийсэн энэ өгөөш тэр загсыг ингээд хуурж барьж байгаадаа баярлдаг. За гуравдугаарт нь ингээд гоё ад жаргал буюу энэ тайвширлыг мэдрээд байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө нэгдүгээр загас дэгэнд орох тэр мөч гэдэг бол хүмүүсийн хувьд миний хувьд бол ингээд хүмүүсийн хувьд ч гэсэндээ нийтлэг тийм л ах. Яг тэр мэдрэмжийг л дахин авахыг хүсэж байдаг байхгүй юу? Гэл нэг дэгэнд ордог штэ тий. Энд ч л өөрөө ингээд нөгөө адреналин ялгаруулад энэ нурууны шар ус болсон тий. Жижиг загсыг бол алдчихгүй юмсан. Том загсыг бас ингээд нэг аргадаад ноцолдоод гаргачих юмсан. Ингээд энэ болгонд тэмцэл гэдэг чинь өөрөө адреналин буюу ад жаргалыг ингээд мэдрүүлээд та. Тэгээ хоёрт бас ягаад жоохон сонирхоод байна гэхээр ер нь ингээд хүмүүс ингээд за ад жаргал 50 байхыг ингээд илүү ад жаргал гэж ойлгоод байна гэж штэ. Тэгэн гутал ч яг энэ байгалийн ингээд орчинд өөрийгөө тусгаарлаад байгалийн чимээн дунд ингээд ерөнхийдөө нөгөө анхаарлаа нэг зэг төвлөрүүлнэ гэдэг чинь өөрөө анхаарлаа нэг зэг төвлөрүүлнэ гэдэг чинь өөрөө бас нэг одоо ингээд хүмүүс нөгөө йога хийдэг те бяцлал хийдэг те бяцлалын бас нэг өнгөн хэлбэрийн дасгал واخгүй та анхаарлаа нэг одоо зэгт байлгана гэдэг чинь тэгээд ирэхээр хүн яг одоо цагаараа байж чаддаг гинэ хүмүүсийн ингээд яагаад ийм стресстэй бухимдалтай нийгэмд улам их ингээд байгаад байна гэхээр одоо цагаараа байж чадгаа болчиход байна гэнэ л дээ. Нэг бол одоо ирээдүйд болох бодлыг авчираад бодоод зовоод идэг. Өнгөрсөндөө шаналаад идэг. Ингээд одоо энэ цаг дээр бай гэхээр байж чадахгүй. Тэгвэл загас бол яг одоо цаг дээр бас байлгаж болж байгаа байхгүй. Одоо л чи тэр индикаторыг харахгүй бол загсаа алдсан шүү дээ. Тэгэхээр анхаарлаа ингээд нэг зүйл төвлөрүүлнэ гэдэг чинь өөрөө нэг ёсны одоо цаг дээр чамайг байлгаж чадчихин чи бодлого болж чадж гин гэдэг бол өөрөө тайвширлыг мэдрээд сэтгэл зүйн амар амгалан болоод ад жаргалыг тэндээс мэдэх боломжтой л гэсэн үг л дээ. Тийм байна. Ер нь бол яг нэг загасчлалын яахаар юм гоё байдгийг ингээд хүмүүс асуугаад байдаг. Тэн дээр бол би бас яг өөрийн өнцгөөс ингээд хүмүүс тайлбарладаг. Саяны өмнө ч бас айгүй гоё юу гэлээ. Ер нь бол тэгэл адреналин гэдэг шиг ч юм уу тий. Тэгэл ажил гэргээл байнга явна тий. Хэрвээ одоо магадгүй бид бүгд хоббитой хүмүүс ингээд нэг зүйд ингээд анхаарлаа хандуулаад судлаад тэгээд тэрийг ойлгохын төлөө ингээд явахаар ажил гэр магадгүй хобби гэх тий. Тэгвэл муу зуршлуудаас бас ингээд өөрийгөө автуулахгүй байх нэг боломж байгаа дээ шүү дээ. Бид нар ч одоо боломж орвол тэмцээн уралдаан гээл тий ингээд зуны дурш, өвлийн дурш ер нь тэмцээнээс тэмцээний хооронд ингээд нэг явдаг шүү дээ тий. Тэгээ эн чинь өөрөө бусад муу зүйлд анхаарлаа хандуулахгүй байх өөрийгөө одоо ингээд бас ингээд нэг зүйлд ингээд зориулаад ингээд амжилттай байх чинь нэг муу зүйлээс сэргийлж байгаа бас нэг зүйл болов тий. Тэр бол маш зөв тий. Тэгж бас боддог тий. Тий. Хобби ирнэ гэдэг чи угаасаа тий. Тэр нь их гоё. Тэгээд манай клубийн ч яг одоо сайн найзууд болсон байна. 7 жилийг бас бараг хамт өнгөрүүлсэн. Тий. Ингээл одоо зовлон жаргал баяр баясгал тий. Өтөр гоног юу гэдэг юм бүгд хамт тулсан юм л сайхан залуучууд болсон байна шүү дээ. Тий. Одоо энэ яг ингээд топ 90-од ингээд клубийн системд орно гэдэг чинь бас яг тэр хүнийг ингээд чиний хэлж байгаагаар ингээд буруу зүйлээс хамгаалах тий. Тэгээд энэ баг хамт олон болох тий. Тэгээ нэг зоригтой, нэг үүжтэй яг жинхэнэ нэг найз уулчих тий. Тиймэрхүү зүйлөө оруулж байгаа. Тэр бол маш зөв юм уу. Бид нар ч өөрсдөө ингээд чаавс хамтдаа л хөгжөөд байгаа. Тэрнээс ингээд нэг легоноор тамирч аваад сквал лаг хүнээс юм аваад сквал тэмцээнд амжилт үзүүлэхэд тулд нэг сайн тамирч оруулаад ингээд суралцъя гэхээс илүү өөрсдөө чадах ч байсан чадахгүй ч гэсэн одоо нөгөө бүхэл тэмцээн уралдаанд тасралтахгүй орохыг л хичээгээл тэндээс
алдснаас суралцаал ингээд урагшлахыг л хүсэж байгаа байхгүй. Нэг өдөр тижээлэн дээр алдна. За тэрийгээ ингээд сайжруулъя гэл ингээд суралцсан. Тэгэл амжилттай болох үедээ болол олохгүй үедээ нэг хайхтар шаарлахгүй. Энд чинь нэгдүгээрт одоо яг тэмцээн уралдааны төлөө энэ хоббигоор чи яваагүй шүү дээ. Тэ медаль юуны төлөө яваагүй. Нэгдүгээрт түрүүнийгөө хилдэг зүйлүүдийн төлөө явж байгаа учраас тэр тэмцээнд оролцож байгаас өөрөө ад жаргалыг аваад байна шүү дээ. Тэ ад жаргалыг аваад байна. Тэгэхээр тэр зүйлүүд нь илүү их давамгаалаад байгаа болохоор хит их одоохондоо шонохгүй байгаа. Магадгүй цаг нь болоод найзууд маань одоо бизнес ажил амьдрал нь зэгцрээд ирэхээр цаг зарцуулдаг болоо. За тэр үед харин жоохон нэг одоо урагшаага байх юмсан ингээд шонж магадгүй. Алхандаа шонж чадахгүй. Шонох боломж одоохондоо арай бүрдэж чадахгүй. Тэгэл явж байгаа. Тийм байна. За ямар ч тач одоо тэгээд ингэж байгаа шүү. Сүүлийн зүгээр миний бодол энд бол ер нь бол сүүлийн 2 3 жилийн ч юм уу ерөнхийдөө fly улсын авраг гэдээ ярихад бол яг чоно хангаа гэдэг л нэр бол байгаа шүү дээ. Бас л өнгөлж байгаа тийм. Тэгээд энэ жил ч гэсэн одоо улсын аврагууд болох байх. Тэгээд одоо ямар ч энэ шинээр ингээд энэ fly болвол ерөнхийдөө хүмүүс аягүй их сонирхдаг тийм fly. Тэгээд одоо тэн дээр ингээд таийн өдөрлгүүд болон тэн дээр ирж шин залуучуудад тийм шинээр сонирхох гээд байгаа. Тэн дээр ирж маш их ирээд тусалт хэмжээд тийм энийг хэдүүлээ зөвхөн ийм клуб хүмүүстэй биш эн чинь бүр нэг ад жаргалтай аялах энэ хобби гэдэг зүйл чинь нөгөө саяны ирсэн нөгөө нэг ярьсан дүгнэлтүүд чинь яг гоё аймаг мундаг л дүгнэлтүүд байл. Тэгээ энэ болгонд чи энэ хобби гэдэг зүйл чинь хүний амьдрал ямар хэрэг болдгийг тэгээд энд орлоо гэж бодоход ингэдэг ч юм уу. Тэгээд ингээд бүр шунан дурлаад ингээд явхад те бүх залуучуудад тусдсан болоорой гэж хүсье. Тэгээд энэ удаадаа хурж ирсэн болоо. Тэгээд баярлаа. Тэгээд дараагийн өмнүүд дээр хэдүүлээ таинг дээр ч гэдэг юм уу те яг гол дээр ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд дээр хамтарч ажиллаарай. За баярлалаа. Маш их гоё юм байна. Амжилт хүсье. Тань тий. За энэ олон залуучуудаас гараагаа эхлэх гээд хэрвээ одоо энэ подкаст тий чи үзээд бас ийм клубүүдэд юм байна, ийм төлөөлөл байдаг юм байна, энэ дээр анхаарах юм байна гэд маш олон зүйлийн ийм хайлтан дээр ингээд хүмүүст мэдээл болох юм чи айгүй хомс эдэн шүү дээ. Энэ бол монгол хэл дээр ийм зүйлүүд хомс. Тэгэхээр ийм зүйлүүдийг хийж байгаа чинь та бүхэнд их баярлалаа. Тэгээ түрүүний сургалт дээр чинь бол одоо бас их үр дүнгээ өгөх байх гэж бодож байна те. За тэгээд подкастт урьж оролцуулсанд их баярлалаа. Танай клуб за подкастыг чи хамт олонд одоо эрүүлийн хад жаргал сайн сайх бүхнийг хүсье. За баярлалаа. Тэгээд угаасаа энэ олон мундаг клубүүд тусал дэмжих хэрэгтэй байхгүй. Энийг хэдүүл айгүй гоё болохын тулд тий. За тэгээд дэмжиж ажиллая шүү. Дэмжээрэй. За баярлалаа. Энэ удаадаа тэгээд яа да. Танаар чамааг нэлээд хийж штэ. За чи тэгээд подкаст дуусчаад коммент уншаараа та. Хайртай болоо. Юуг нь уншмаар л байна. Одоо тэгээд нэвтрүүлэг гэдэг утгаар нь одоо болохгүй. За ингээд өндөрлөх үү. За баярлалаа. За баярлалаа.